Ёсоо focus. Амьдрал сайн байгаа гэж л найдаа та. Тэгээ амарлаас ингээд миний DM бүр fucking ингээд дүүрлээ ингээд нэг жинлүр гээд ингээд та одоо хайшаа ингээд муулуулах одоо тим амар дуртай муу хайшаа би бас ингээд гайхаад л байна л да. За anyway тэр ч яг хоо. Тэгэхээр улс төрч гэж хэнийг хэлхээ. Бүкс долоодаг үнийг хэлдэг те. Салхи хаашаа иргэн яг тийш ингээд очих хэрэгтэй байдэн штэ. Тэр чин жинхэнэ ингээд улс төрч аахгүй юу. Тэгэхээр яг жинлүр ингээд шааж байгаа штэ те. Тэр ингээд нэг жинлүүрийн орд ингээд нэг улс төрийн карьер хөгөөд нэг намын ингээд цүнх барьдаг хүн байвал бро сквад тэр охин тэр хүнтэй шууд суугараа заа тий улс төрийн карьер нэстэж гэмжилтэй шааш гэж. Тэгээ also ингээд нэг хамгийн фан нь хизээчдг ингээд нэг одоо годамжны зодон ч юм уу сквад нэг хэрүүл мэрүүл дээр ингээд нэг жинлүүрийн ордын найзаа битгий дуудаараа заа яад үл ингээд нэг хэрвээ танаа тал ингээд ялагч шууд ингээд байраа солонгуудаа чамаг зүрүүлийн нэмээд давтаж магадгүй шүү гэж батараа л тэр юнийг юмыг ажидгүй те. Тэгээ ингээд гоё штт ингээд одоо жоохон фок материалтай ингээд жинлүүрийн ордын хүнээс ингээд асууж үзээрэй заа. Богоон чигээр явж байгаа 5 нууц амарг нь яг ингээд нэг хүлүүлээ хөвтцсэн байгаа. Драма эргүүлэх юм бол богоон чиглэлээ өөрчлөлөө эхнэр нь ингээ байдаг ч юм уу нөхөр нь ингээ байдаг ч юм уу те алийг нь сонхог асуун заяа. Тэгээ нөгөөд чи ингээ хариулж чадахгүй те би яг батараа мэдчихэж байгаа гэж. Тэгээ ингээ нэг амар гоёлтой ингээ шилэл жинлүүрийн ордын ингээ нэг найзгаа ингээ нэг рост хийгээл ингээ бөөнд ингээ хамт ингээ явал хангаут хийгээл одоо сет мэт захиалдаг ч юм эсвэл хоол моол ингээ орохоор боллоо гэж бодъё л да. Тэгэнгүүтээ хөгшөө чи мэдчихэж байгаа бүгднийг шийдчихгүйгээ асуучих заа тий. Тий бараг тэр өдөр чинь гоол юм болно да. Тэгээ бараг шийдэхгүй гарах баха. Тэгээ бас сонирхолтой гарч байгаа тий. Би угаасаа ингээ нэг шоп төрөөс амар анзаарт юм ингээд нэг жинлүүрийн ордох ингээл орж ирж байгаа байхгүй. Тэгээ манай нартлын миний байгаа зү чинь цөөхөн яг өсрөл нэг 10 гаруй л ингээ төрлийн байгаа байхгүй. Ооч рүүсээ шаачд шүү дээ. Яг ганц ингээд нэг аяг кофе ингээд яг алийг нь согоо мэдгүй гэж. Тиймээс ингээд нэг яг ялчгүй иймэрхүү одоо нэг юм сонин кейс гэх юм уу ингээд байдаг юм л да одоо жинлүүрийн ордон дээр. Нэгтэй ингээд таад ингээд төсөөлөө үзээрэй заа. Жинлүүрийн ордны хүн bipolar байсан бол гээд тийм тэгэхээр хариу нь болохоор дэлгэр мөрөө ах гарахаар байгаа гэдэг. Өчтөр шөнө ингээ их нэртэй маш өглөг миний нэтэр гэж ингээ хэрэлцчихэл өглөө нь ингээл нэг тэрвэрлдэл чи миний хайр гэж дуулаа тий. Яг тэгэхээр би яг дэлгүр ахыг ингээ авди тиймэр нэ тэр яг жинлүүр байсан уу гэж. Тэгээ ингээ гоё л да. Тэгээд жинлүүрийн ордны нэг юм токсик нэг трэйт нь юу байвал гараад чинь хөөхөн штэ тий. Яаль чи хөөхөн тий. Бас нэг жоохон цаанаасаа нэг дажгүй царайлаг марилэг ч юм уу тий. Тэгээ нэг юм cute little face-ээр scam хийхтэй амар сайн. Гэтэ гол асуудал нь юу байг вэ штэ те ингээд чамаг чанахтай амар сайн байхгүй юу вэ? Би ингээд нэг чамаас болоод ингээд амар хэцүү ингээд гомдоод байгаа байхгүй юу гэж мэгэл те. Гэтэ яг үнэндээ хин хинийгээс авсан болдоо гэдэг бас ингээд асуух хэрэгтэй л дээ бас тэр чинь сонирхолтой. Тэгээ би саяхан гэж өглөө юм байна. 0 шааж агаад Zack Films үзчихсэн чинь нэг кейс байна Америкт. Нэг залуу хойд эцгээ хотголж алаад дараа нь ингээд ээжигээ хотголж алаад тэгснэ цагдаа гэлцлээ очоод би 2 хүн алчлаа гэдэг ингээд шор нэг орж байгаа байхгүй. Тэгээд тэрний өмгөөлөгч бас шүүгч хоёр нь жинлүүрийн орд асан баха гэж би бодсон байхгүй. Яагаад вэ гэсэн чинь ингээд нэг кейс нэг чаа. Тэр хүн зүүдэндээ алхахдаг болохоор аав ээжигээ алсан. Тэр хүн ухаангүй байсан. Тэр хүн өөрөө хийсэн биш. Тэнгүүтээ зүгээр битсэн шүү дээ. What you mean тэгэхээр ингээд нэг бас жинлүүрийн ордныхын жуулал хамгийн хуульчид мүлчид гарч ирдэг гэл нэг юм шаад идэм л да. Гэтэ хамгийн мэдрэл молтой хуульчид чинь жинлүүрийнхэн юм байна л даа л гэж би бодсон доо. Тиймээс ингээд нэг манай засгийн газар гэлтгүүр бараг дэлхийн бараг бүх улсын засгийн газрынхаа мэдрэл муутай шүүгчтэй байдаг нь аргагүй юм байна. Яагаад гэвэл жинлүүрээс болохоор. Окей. За тэр ингээд нэг чанах манах ч ингээ яах вэ? Тэгээд тайрууд ингээ хүзэр дээр жинлүүрийн ордныхын justice хүзэр ингээд нэг контролт тийм аа. Тэгээд энэ яагаад ингээ мейжер хүзрүүд ингээд нэг тэр ордноос эсрэг зантай байна вэ гэвэл штэ те. Тэр ancient spiritual knowledge дээр чи энэ мэдрэл муутай зангаа засах юм бол чиний дараа чи хөгжил юм гэж боддог байхгүй. Тэгэхээр жинлүүрийн ордны
одоо челленж гэх юм уу те төрөл сонголт хийж чадахгүй челленжтэй ч юм уу бас л те гоё л да одоо жишээлбэл жинлэр ордныхын одоо ухаанда одоо LGBTQ+ ингээд нэг хөдөлгөөн гэж яддаг шүү дээ. Бараг бүх ингээд нэг стереотип ингээд нэг гендерлөнгө хөрвж чадах бах те бас сонин шүү дээ те. Тэрний орон зүгээр сайхан стрит бол стрит ирэл явсан дээрлүүд. Би бол зарим нэг жинлэр орд LGBT ингээд мэдэн шүү те. Би бол таад яг LGBT гэж бол итгэхгүй байна таадаг бараг аудит хийх шаардлагатай нэг тэр sexuality гэж юм аа. Тийм ээ тэгээд ингээд нэг жинлэрээр хамгийн том челленж бол сонголт хийх сонголтоо хурдан ингээд нэг эффектив байдлаар ингээд хийх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ ингээд жишээлбэл жинлэр ордныхын ажил дээр ингээд шарах амар амархан шүү дээ. Яаж вэ гэвэл чи өөрөө мэдээд энэ төслийг хийчихгүй тэгээд тэнгүүтээ өөрөө мэдээж ингээд хийх гэж баг ингээд төсөл гүйцэтгэх хугацааны 90% дээр нь бодчихгоотаа 10% дээр нь л үйл хөдөлгөөнөө хийчихэд яг хийж дуусныхын дараа наадах чи ингэж хийдвэж гээ хэлчих юм бол нөгөө чи яг орондоо суулна заяа тий. I know. Тэгээ ингээд нэг би нэг жинлэр орд охинтой болцчихсэн. Тэр охин ч бас хөөхөө бүр she's fucking gorgeous гэхдээ бас ингээд жоохон ямброотой гэж. Яасан би гэтээ зүгээр хатхмаар санагдсан юм аа. Тэгээ ингээд нэг тэр охин ингээд нэг хей нэтрэг гэл амар гоо ингээд нэг флирт ингээд байгаад ингээд явж байгаа шүү дээ. Тэгээ ингээд байжсэн шууд яваад би асуусан. Чи юу удмаар өөрөө шийдчихөө гэдэг тий. Тэгээ шийтгэсээр тэгээ битүүрийн болцоод дуусаа тэгээ өөрөө болоо тэгээ харсан шүү дээ. Anyway тэгээд ингээд нэг таад ийм мэдрэл мотой жинлэр орттой ингээд нэг хайран дээр дийл хийгээд яахаа мэдгүй ангаагаад ингээд нэг сууж ивэл те тэгээ таад өөрсдөө бас ингээд тэр богооны кейсийг ярьсан шүү дээ. Тэр 5 хөлүүлсэн ингээд нууц амргийнх нь нэг нь үү эсвэл нөгөө нэг хүн нүү гэдгийг ингээд нэг мэрэглүүлэхийн тулд мэдхийн тулд мэрэглүүл дээр за мөнгөө бэлдээд тах дээр хүрээд за бабай